Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номиндер. Сэги. Синдер. Бидний Notes podcast. За, юу яцхан? Биний Notes podcast-ийн 275 дугаар хэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэн тэгээ амар маскулин залуучуудтай дугаарыг хийж байна гэж. Тийм бид 5 одоо 3-2-ороо зодтолтно. Come on. Ноцолтно. За бид хөл бөмбөгчтэй хамт подкаст хийж байна. За тэгээд манай хөл бөмбөгчдөд маань Хангард багийнхан тий Хангард багийнхан маань энэ удаагийн подкастын зочдоор орж байна. Тэгээд та өөрийгөө танилцуулнаа. Ингээд танилцуул. За өрсөнд баярлалаа. Намайг гандагдах гэдэг. Би одоо хөлбөмбөг хичээллээд 20 жил орчим болж байна ер нь. Тэгээд шгшээ өгтөө тоглоод одоо нэг 10 орчим жил болж байгаа. Хангард клубтэйгээ нэгдээд одоо 3 дахь жил рүү орох чинь. Тэгээд энэ улирал одоо ер нь арай дуусгаал арайч болоогүй л явж байна. Нэг ганц хоёр тоглолт үлдсэн. Явж байгаа та. За. Урд оролцсон баярлалаа. Тэгээ Хангард багийн ахлагч баярцсан. Тэгээд бас нэлээд олон жил өмнө тоглож байна. Багасаа л ер нь хүүхэд байхасаа л энэ клубтэйгээ холбогдож ирсэн. Тэгээ одоо хүртэл энэ клубтэй тоглож байна да. Хангард тий. Эрдэнтийн баг байхгүй юу? Sorry, микрофоныхаа энд баг хөрөхгүй бол яг чимээ ороод байна. Sorry. За. Эрдэнтийн баг л та. Тий. Тэгээд одоо хүртэл энэ багтаа тоглол явж байна да. Оройн урьж оролцуулж байгаа зүс баярлаа. Намайг Тэмүүлэн гэдэг. Одоо нэг хөлбөмбөг тоглоод нэг 12 3 жил болж байна. Тий. Ер нь нугаа Хангардтай л тоглож байгаа. Хүүхэд басаал. Таад минь анх яагаад хөл бөмбөг тоглож эхэлсэн бэ? Тэгээ бас мэргэжлийн болох шалтгаан нь юу байсан бэ? Тэр замналаасаа хуваалцаач. Аав ээж нь тоглолтог гэсэн үү? Яд байсан. Ах нь яаж байсан? Энийг ярихын тулд манай Эрдэнэт хоттой өөрөө ийм айгу спортлог тим одоо хүмүүстэй гэх юм уу? Тэгээд ялангуяа сакс хөлбөмбөг, хоккей гэсэн энэ гурван спорт бол их төлхөө тоглодог байсан. Тэгээ миний хувьд болохоор манай Эрдэнэт үйлдвэрт ажилладаг одоо бидний мэддэг гоктэй. Тэгээд ер нь бол улирал болон сар болгон цех болон ингээд үйлдвэрийн хэмжээнд дандаа тэмцээн болдог. Янз бүрийн тэмцээн болдог. Тэгээд тэр болгонд намайг дагуулж явдаг байсан. Тэгэл тэр дундаас хамгийн таалагдсан хөлбөмбөг юм уу да. Тэгэл энэ хөлбөмбөгтэй одоо хүртэл зурлалтаа явж байна да. Тэг миний хувьд бол юм байна. Би бол ер нь ангийнхаа хүүхдүүдтэй ингээл хөлбөмбөг тоглол жоохон багцаа. Тэгэл анх дэлхийн орн үзсэн юм аа. Хэд оны? 14 оны хайг үзсэн. Тэгээд ер нь тэрнээс айгүй юу яажсэн юм. Хөлбөмбөгч юм бол ер нь хөлбөмбөг тоглодог л айгүй гой санагдал. Тэгэл анх Роналдыг хараад ер нь мотивашн дээр авалтай. Тэрнээс Ганагийн үед Минийх бол бас их сонирхолтой. Би ч яг одоо сайн нэг шгшөөгийн хэсэг ахлах тасгалж болж байсан гард магна гэж хүн намайг бүр жоохон бахад манай ангид орж ирээд хөлбөмбөг тоглох сонирхолтой хүмүүс нөгөжилж байсан байхгүй. Одоо тэр хүн бол яг одоо Монголын хөлбөмбөгийн төвшөнд одоо леженд гэж явдаг шүү дээ. Гадаадаар бол амьд домог байсан. Амьд домгуудын нэг байсан. Одоо байгаа. Бас миний анхны багш. Тэгээд яг тэр хүн ингээд орж ирээд ингээд хөлбөмбөг тоглох сонирхолтой хүмүүс байвал орой өрөөд ирээрээ гэдгсэн заа. Яг тэр үеэс хойш л ер нь яг албан ёсоор яг хөлбөмбөгийн секцэнд хамрагдаж явж эхэлжсэн. Тэгээд дундаас нь уйдаад ч гэх юм уу одоос нэг арай өөр юм руу сонирхолтой байсан би. Илүү нэг арай өөр спорт руу орох гэж үзээд тэгээ яг энэнийг яг болиулаад чи яг хөлбөмбөг тоглож байгаа. Ингээд намайг ингээд бэлтгэлээс тартал ингэж үзэж хамт. Содос би яг тэр аав явчиход гараад өөр нөгөө спорт нь юу вэ?
Фитнес. Бокс тоглох сонирхолтой. Тийм ээ. Тэгээд яг тэр нь ч нэг олон чуг нэг ганц хоёр бэлтгэлд очивол. Тэгээд яг альбасаар хөлөнгөө сүүлэнгүүл нидаа гэд. Тэгэл өнөөдөр хүртэл явж байна да. Аав их нөлөөсөн юм. Тийм байна. Хөрхийн энтэй бүр үнэхээр дуустал нь хүлээж мүлээгээд үнэхээр л чамайг хөл бөмбөгчин болгомоор байсан юм бах та. Чи дараа нөгөө морчдөг байсан. Бэлтгэлийн дунд. Тэгээ сүүлдээ аав нь бүр яг бэлтгэлийн үеэр хүртэл ирээ суудаг байсан. Таяр би миний хэр удаа таних уу? Тэр танилцаад яг шгшээ өгт ороод танилцчихсан. Одоо нэг 8 орчим жил. 8 орчим жил. Бас олон жил биш үү те. Тэр үед тэгээ аав нь ирж ядуу байсан гэсэн. Зүгээр тэрийг надад хэлсэн. Чи энэ ч хотод би Эрдэнэтэд тэр үедээ. Ямар сургуульд төгссөн бэлээ 10 жил нь? Би хаавлын 75 төгссөн. Чи Эрдэнэтэй 15 төгссөн. Бас Эрдэнэт юм уу тий? Зүг. Эрдэнэт угаасаа амар спортлог хот байсан. Яг теннисийн талбай малбайтай хүмүүс теннис менс тоглож идэг, хөл бөмбөгийн талбайтай, бассейнтэй. Бассейн Монголд бас топ томдоо ордог шүү дээ. Ер нь амар тийм бүхэл юм байдаг гоё хот юм билээ шүү дээ. Тийм би тэрнийг яг 100 л нэг нөгөө хөдөө явж маахтаа ингээд дайрж мавдсан шүү дээ. Тэгтэл нь би харж байсан. Пүүг эн чин лаг спортын ордон мортонтой лаг хот энэ гэж байна. Тэгээд уусаа Эрдэнэт рүү орохоор спорт хөсөлбөр нь амар тусч байгаас тийм. Тийм айгуу тусдаг бүр ингээ вау гэж. Уусаа дотгошоо орнгод бүх төрлийн юм байж байгаа хэрэг. Бид нар тэнд очиж өгүүлж байрлсан бэлтгэл хийдэг хэрэг. Одоо таад одоо ингээ гадаа хүтэрчж байгаа шүү дээ. Тэгэхээр таад маань одоо бэлтгэлээ дотор хийчихв. Яа гадаа тоглолт моголт гэж байхгүй юу тий. Ер нь одоо ингээ яг нөгөө одоо үлдэж өхөн баха. Одоо ингээд тоглолтын үйлрэл ингээд дуусчих байгаа юм шүү дээ тий. Сая 100 ингээд тоглосон уу тий. Ерөнхий дуусч байна. Одоо нэг 2 тоглолт үлдчихэд байгаа байхгүй. Одоо тэрийг гадаа тоглох юм уу тий. Эдээс гадаа тоглох. Өө ямар хэцүү юм тий. Амар даарах баха тий. Би яг ингэж боддог байхгүй. Одоо бид нар чи яг ийм цаг уурын нөхцөлтэй зохицож явах хэрэгтэй тамирчтай байгаа байхгүй. Спорт нь өөрөө тийм. Тэгэнгүүт сакс ч юм уу волейбол ч юм уу одоо Монголд бол хөлбөмбөгөөс илүү хөгжөөд байгаа спорт нь яг энэ битүү орчинд тоглох боломжтой. Тэр нь үзэгчид рүүгээс илүү чиглэсэн тав тухтай байдлыг гаргаад өгчөж байгаа байхгүй. Тэгвэл одоо ингээд жишээ нь цас орчход гадаа ингээд манай спорт ч бас жоохон таар байгаа гэлэхүү те. Үзэгчид агуу бага байгаа дээр бүр баг болчихж байгаа байхгүй. Хүнч гадаа ингээд халуун хүүтэнд ингээд зогсоод бас 90 минут зогсно гэдэг чинь хэцүү шүү дээ. Харин тийм. Ялччгүй тийм жилийн бусад спортууд жилийн 4 улирал үргэлжлэх боломжтой, бэлтгэлээ их боломжтой байгаад байдаг. Хөл бөмбөг маань хамаагүй өөр спорт байна л да. Тий олигтой стадион ч авахгүй манайх одоо тэгэл. Одоо нэг стадионтойгоо агуу удаж шүү дээ. Харин тийм шүү дээ. Тэгээд отол бид чинь бас арай гайгүй цайж байна. Зончин бүр ингэ бор зарим нэг хавж байна. Тийм баг тий. Тэгээ ийм хүнд мөртлөө та одоо болтол ингээ хөл бөмбөгөөр үнж хичээлээд одоо мэрэгжлийн тамирчид болж байгаа шалтгааныг та гурав юу гэж харж байна? Чи юу гэж харж байна? Яагаад цайлан сайн байна л та. Тийм үү ашигтай. Одоо энэ чинь цайлнаа сайжруулъя гэдэг манай подкаст нууж байгаа. Нөгөө багш нар шиг оо. Яг спорт болгон л өөр ингэсэн онцлогтой тий. Тэгэл тэр спортоор хичээлж байгаа хүн болгон л өөрийнхөө спорт маш дуртай байгаа. Тэгэл яг л тийм л байгаа. Айгуу дуртай. Маш дуртай. Тэгээ ялч үдэг юм. Одоо энэ жилийн 4 өдөр дамтаа болж байгаа болохоор хүнээс нэг юм тэсвэр хатуужлыг илүү шаарддаг. Гэхдээ бүх спорт бусад спорт үжсэн байгаа л да. Гэхдээ нэг онцлогийн давуу тал байгаа да. Тийм дэрлэл гэж боддог доо. Хөгжихгүй байгаа гэсэн муу илүүлээд байгаа ч гэсэн бид нэр тэгэл одоо хүртэл тоглож байна. Сэтгэл зүйн бол яг л. Одоо сая энэ саяны зууны тоглолтоор танай баг хэр сайн яав тоглов? Яа тийм би яг одоо ингээд олон багууд байгаа шүү дээ тий. Тэд нар ч бүгд нэгээр ингэж тоглож хамгийн сүүлд нь 2 лагийн тоглолт хийгээл 2 байр 2 лаг нөө 1 2 3 дор байр гэх юм уу юу гэдэг нэг ямар нэг юм шангил мангил нь одоо юу гэдэг тий. Яаж одоо жагсан бэ? Одоо тэмүүлэнгээр ярилж тий. Ээлжлээ. Одоо лиг маань бол ер нь
ингээ 3 тойрогтой, 1 тойрогтой 9 тоглолт хийдэг. Хизээс эхэлтгээ ярьчих чи. Лиг хизээс эхэлтээ. Лиг бол одоо ер нь 7-8 сараас эхэлдэг ер нь. Ямар орой эхэлтийн 5-6 сараас эхэлдэг юм уу? Одоо жил дамж болдог ер нь. Тэгэл 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар гэж тоглол. Эхний 9 тоглолтоо эхний тойрог ер нь ингэж хийдэг. Тэгээ хавар 2 сарын сүүл 3 сард эхэлдэг. Тэгэл 3 сараас 7 сар хүртэл нэг үрдэн тоглолтууд эгээл тэгэл яг тойрогоор тоглол хамгийн сүүлд хамгийн их оноо авсан. Тэгэл төрүүлээл. Төрүүлээд яах вэ? Цом ах юм биш үү? Цомоо шиг. Цомоо. Тэгээд нөө AFC буюу Азийн челленж лигийн ирэх бас авдаг. Босод улсын багуудтай. Тийм босод улсын багуудтай үзсэн шүү дээ. Одоо тэр чинь л уул шүү дээ. Ер нь тийшгээл ер нь явж байгаа шүү дээ. Явчаад ирсэн шүү дээ сая. Явцсан уу? Явсан уу? Яа за. Тэгээ энэ жил айгүй онцлогтой саяас төрүүлсэн баг нь Азийн бусад орны аваргуудтайгаа явж тоглолдог. Гэтэ энэ жил болохоор өнгөрсөн үйлрэл гэж ярина одоо. Өнгөрсөн үйлрэл болохоор манай Монгол эхний 2-т орсон баг нь хоёулаа явах тийм боломж олцсон. Тэгээд манайх өнгөрсөн үйлрэл 2-т ороод Тайван руу явж тоглолт хийсэн. 8 сард тийм. Энэ болохоор Азийн аварга. Тийм Азийн аваргуудын лиг. Тэгтээ жоохон доотлын төвшнийх. Тэг тэндээ яасан? Тэндээ очиод сайн тоглосон. Өөр улсын одоо хүмүүстэй тоглосон биз дээ. Тайваны аваргуудтай тоглосон. Тэг ямар яасан? Одоо өөр улсын хүмүүстэй тоглохоор яалтчгүй ингээд нэг бид нар чинь иймэрхүү байд төвшөнд явж байгаа юм байна да гэдэг ингээд нэг яан штт те. Та нарт ямар байсан? Хэцүү байсан уу? Ямар саад бэрхшээлсэн? Сайн тал нь юу вэ? Орчин нөхцөл нь жоохон халуун Монголоос тэсээр ирсэн болохоор тэр нь бас жоохон тийм хэцүү нөлөөлсөн үү? Тийм нөлөөлсөн байж магадгүй гэж бодоод. Тэгээ гайгүй бид гурав ч гурлаа бас нэг шигшээ өгт тоглоод бас нэг олон улсын тоглолтуудад нэг цөөхөн хийцэн тамирчид. Тэгээ манай ганаа яваагүй яагаад тэгэхээр бэртсэн яг явах өмнө өдөр. Тий. Жоо харамсалтай болсон. Тэгээд хөрсөө тоглолтын дээр. Ер нь айгүй боломжийн юу байсан? Баг байсан тоглоход. Бүр амар хол зүрхтэй биш. Амар хол зүрхтэй биш. Гэтэ үрдэн бол манай талтай баггүй ажигдсан. Яг тэ тэ. Таад өөр хаагур гадаас ямар газрууд тоглож үзчихсэн бэ? Одоо ганаагаас эхлээд ингээ яг тагуур. Яг нэг ярьч за. Олон. За. Азийн орнууд ер нь бүгднгээр нь тавьдаг. Тэгээ нэг 20 орчим байгууллага 20 мөр гэдэг юм. Тэгээд яг юу вэ тийм аа? Одоо эзэн зочин гэж тоглолт хийдэг штэ. Хийдэг байхгүй юу? Тэнгүүд одоо бид нэр очиж жишээ нь амьд зүлгэн дээр ер нь хөвчлэн хожигддаг. Яг нуугаад явах тий. Уусаа хөл өмг мэддэг хүмүүс ч гэсэн яг үзүүлэлтээ бол мэдчихэе. Тэнгүүд эсрэгээр авчираад бид нэр хожигддаг байхгүй юу? Маш олон тохиолдол байгаа. Хожигдох тохиолдол байгаа л та. Энэ нь болохоор нөгөө амьд зүлэг бидний хийдэг хиймэл зүлгээр ялгаа гаргадаг байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг багасаа хиймэл зүлгэн дээр тоглоод өссөн. Тэнд нөгөө хүмүүс бол яг амьд зүлгэн дээр тоглолдог. Тэгэхдээ дэлхийн хөлбөмбөгийн стандартууд бүгдээрээ яг амьд зүлгэн дээр тоглох хэрэгтэй байдаг. Бид яг тэнд очингууд яг нэг юм хөрсний суулт ч юм уу те талбай услалт гэх мэт одоо шипийн хүртэл өөр готлон хүртэл өөр өмсдөг байхгүй. Тэгээд тиймэрхүү асуудлууд байна. Одоо ингээд жишээ нь энэ жил манай багч одоо сая хангард түүхэнд анх удаа Азийн тэмцээнд явж үзэж байгаа гэхэд манай багийн зарим тамирчдад яг тэнд очиж тоглох гутал нь бэлэн биш. Тийм эндээс шууд хөдлөж аваад очих шаардлагатай болж байгаа. Одоо энэ сагсан бөмбөгтэй харьцуулж болохгүй л хальтаа. Гэхдээ нэг юм багийн менежмент багууд одоо байдаг штэ. Цаана компани ч юм уу тий одоо ивент төгчтэй спонсортай байдаг. Хөл бөмбөгийн багууд тийм юм байна уу? Байхгүй бол яагаад байхгүй байгаа? Яагаад ер нь хүмүүс одоо түрүүн гадаа сууж үздэг учраас тав тухайлдагдаж чинь тэгээ хүмүүс нөх яахгүй байна. Гэхдээ тэгсэн мөртлөө хөл бөмбөгч Монголд хамгийн популяр спортуудын нэг дэлхийн аваргаар яаж үздэг вэ тий? Амар дэмжиж үздэг тэг Герман одоо юу ч хэдийн дэлхийн аваргын Ливерпул гэхээр өвчгээд үздэг багууд бас хүмүүс байдаг шүү дээ тий. Тэнгүүд яг Монгол хөл бөмбөгийнхаа спортыг яагаад дэмждэггүй юм бол та юу гэж бодож байна? Яавал дээр вэ? Хувийн бодол. Яг түрний маркетинг менежментийн асуудал. Одоо манай дээдлэгч өөр 10 багтай.
Тэгээд 1-р лиг доотлын лиг буюу 1-р лиг нь 16 багтай. Тэгээд баг болгон яг ийм маркетинг менежментийн багтай хартаа. Зарим нь бас байхгүй. Тийм. Тэгээд яг л нөгөө санхүү хөрөнгөн дээр л явдаг л да. Айгүй бид нар ч одоо талбай дээр 11 үлээ тоглодог. Тэгээд сэлгээнд бас дахин 11 12 хүн байдаг. Тэгээ 23 хүн байдаг. Тамирчид нь лэхэд. Тэгээд дангаас тамирч тоглохгүй, тасгалжуулагч гэж байгаа, эмч гэж байгаа. Гэт ингээд тоолоод үзэхээр ер нь 30 руу ер нь төгсөж байгаа. Тэгээд Монголын маань яг хүн ам одоо яг одоогор хэд байгаа даа л тий. Тэгээ одоо хөл бөмбөгчдийн тоороо ингээд дээдлэгт хэдэн баг байгаа байлээ гэд ингээд тоороо харьцуулахаар Монголд хөл бөмбөгчд бол айгүй цөөхөн. Яг ингээд бодоод үзэхээр тэрийгээ дагаад яг ийм цөөхөн хүн амтай болохоор цөөхөн бас хандлтыг авд юм уу. Тийм болохоор яг одоогор менежмент мань сайн биш байна. Гэхдээ одоо манай багийн хувьд гэх юм бол энэ бусад лигийн 9 том дээд лигийн 9 багаас бол дээгүүр менежмент арын алба юу гэдэг тий тэрүүр ер нь дээгүүр байгаа. Тийм байна. Тэгтээ наач нь аюу жоохон хариулахад хэцүү л. Харин тийм ээ. Аюу юм төвөгтэй. Улс төрийн хувьд ч гэсэн одоо Монголын хөл бөмбөгийн хорооч нь бас их юунд холбооч нь бас ингээд нэлийн хил аманд орчих гоо сачи хаалаа нөгөө ан тузаргаа юу дарамзаргаа юм уу бүр тузаргаа гэж хэлэхгүй одоо ан базар гэж хэлэхэрч аюу үгүй шүү дээ. Гэлтэй нь шүү дээ. Ах чиш бас нэг юу бас дотны хүн ч шүү дээ. Тэгэхээр ан базаргаа бас юу яасан те. Ерөнхийлөгч нь олчих шиг болсон тий. Одоо бас хэвээр юу тий. Тэгэд би бас ойр хавцан амьдардаг болохоор яг холбооны тэнд нөгөө нэг ерөнхийлөгч боллоо гэхэд нь хүмүүс амар эсэргүүцэл ингээл чагсаж магсаал улаан ийм туг мөхтэй хүмүүс байгалах шиг байсан. Тэгээ та тэрэн дээр үзэл бодлоо хэлж болох юм. Болохгүй бол яг өнгөрөөж болно. Тий. Үгүй энэ ч одоо хэлэхгүй шалтгаан байхгүй шүү дээ. Угаасаа нийтэд ил болцсон асуудал баг бүгдээ л мэдчихэ. Тэгээд анд базар гой болсон үнэн. Тэгээд бид нэр хөлбөмбөгчд эсэргүүцсэн. Тэгээд яг дийлээгүй. Тэгээд хөлбөмбөг зогсоож болоогүй. Яг тэгэхээр цаанаас Азийн холбоо биднэрт эрхийг маань хаах тийм хүртэл хэмжээнд хаах яригдах асуудал болоодсэн болохоор лиг заавал явах хэрэгтэй байсан. Бойкотлж болохгүй шүү дээ. Тийм байна. Гэхдээ яг тэр хүн одоо ерөнхийлөгч болоод яг ямар өөрчлөлтүүд болов? Эсвэл ерөнхийлөгч болсноороо сайн байсан уу, муу байсан уу? Эсвэл одоо та нарт ямар нэгэн одоо сайн зүйл болов уу гэж асуух гэдэг юм л та. Яг тийм бол одоогор бол мэдрэгтэй хөл. Мэдрэгтэйг байна. Сонгуул чинь 6 сард боллоо. 6-7 сар тий. 6-7 сард сонгогдоо. Тэгээ бид нар чинь хөл бөмбөгч бүгдээрээ нийлээд ажил хаялт зарлаад нэг сарын хугацаанд тий. Тэгээд дийлээгүү. Тэгтээ одоогоор бол сайжирсан юм бол алга. Тэг юм нэвэндээ л байна дөө. За яг дандаа ингээд одоо бас муу юм яриад яах вэ тий. Бас гоё талаас нь хэдүүлээ харъя. Яагаад хүүхдүүд бас шинээр сургалтууд явуулдаг уу? Гэхдээ яг танаа клубээс юм болов ер нь хүүхдүүд сурыг гэвэл хаана сурах вэ? Шууд гэрийнхээ гадаад тоглоход амар хэцүү спорт тий бас. Бараг л гэрийн гадаад тоглох газар байхгүй шүү дээ. Одоо тийм байхгүй харин тий. Одоо ч машин тэрэг ямар их байгаа вэ? Тийм. Бид нар жоохон байхад бол зүгээр гараал хаасаагүй тэгээд чулуун молон дээр тоглолцдог. Тэгтээ одоо бол хөлбөмбөгийн секцүүд маш их байгаа. Бүр яг хүмүүсийг судалж үзвэл үнэхээр их байгаа. Тэгээд манай хангард ч бас өөрөө эрдэнэтэй хүүхдийн академитай. Тэгээд эн чинь бас дан яг хүүхдүүд нийтээрээ ингэж нэг баг болж бэлтгэл хийхгүй. Тэр чинь яг насны ингээд хүүхдүүдтэй хийж хараагүй боломж шүү дээ. Тэгвэл нэг том нэг жоох хүүхд оруулж бас болохгүй тий. Тийм байна. Тий. Зааланд ихэнхдээ эсвэл талбай дээр. Тэгээ одоо бол хүүхдүүдийг зааланд хийн. Тэгээд дулаар ч юм уу тий гадаа. Хүүхдүүд чинь тэгээ аягүй дуртай шүү дээ гүүж харах. Тийм хүүхдэд ч гэсэн аягүй хэрэгтэй байх тий. Нилээн уушгины багцам томорох уу давуу талууд нь та нар юу гэж бодож байна? Амар хордон гэдэг. Стамина юу? Төвчээр сайтай болно. Глют тэгээд хөлний булчин сайжрах гэж. Тийм чинь бүгдээрээ бол багаар ажил сурч ер нь нийтч болох бас тий. Ер нь тиймэрхүү баг. Хамт олонтой найзуудтай болох нь байна.
Өөр та нарт ямар гоё өөр өгөөж өгсөн гэж бодож байна. Зөндөө л дөө. Надад бол би бол хувьдаа ингэж боддتي. Надад бол хөл бөмбөг анх эрэхтэй л өнгөө ирсэн. Гэхдээ одоо бол миний хамгийн үнэтэй амьдрал юм аа. Тий. Тэгээ надад одоогийн байгаа бүгдийг л өгсөн дөө. Хөл бөмбөгийн яаж тасаар. Гэх үү? Муу ямар гоё. Ямар гоё хэлвэ ёо. Баяа. Хичээлээ. Тэсээ амар гоё хэлсэн. Өнгөө ирсэн. Гэтэ одоо миний үнцэл гэсэн ёо. За. Энэ тэгтээ баг энэ подкастны яг энэ гарчин. Тийм. Яа. Харин тийм. Тэгэхээр зөндөө юм бай би яг хөл бөмбөг гэлтгүй спорт ирчихсэн нэрээ. Тэсэр хатуужилтаа болсон бах тийм. Тий. Яаж л амьдрал дээр гараад шүү дээ. Хүмүүс чинь нэг тийм байдаг та спорт ирчихсэн хүмүүс нэг арай өөрөө байдаг та. Угаасаа нөгөө бүх муу юмыг чинь одоо муу унтах тийм хоолунд муу идж байгаа сэтгэл санаа муу ах эдрийг үнэхээр ганц аварч чадах юм нь спорт, биеийн тамирал гэдэг юм байлээ. Бид нар яг угаасаа л хөдлөх ёстой л амтан. Тэгээ одоо энэ нөгөө энэ орчин үеэс болоод хөдөлгөөн амар хомс болцсон. Тэгэл машин цуугаал явцдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл тэгээд багаасаа гоё дугуулсан секцэнд би бол ямар ч тийм юмд явж байгаагүй. Дандаа л төгөлтөр хуурмуур гэдэг ганцаараа л юм хийдэг байсан. Тэгээд багийн спортоор хичээлэх юм даваад л бас. Харин тийм багийн спорттой нэрээ яаж байгаагүй юм байна. Яг нэг 10 жилийн нэг волейбол худлаа замэн болдог байсан. Тэрнээс яг бүр хичээлээ яг тийм яажсан үе бол баг байхгүй юм байна. Тий, угаас дийлэн шатардаг шүү дээ. Гэтэ уучлаарай. Гэтэ угаасаа нөгөө нэг юм гендрийн юм байгаад байна те. Тий охтууд бол бүр хөл бөмбөг баг тоглоно байх те. Эмэгтэй баг гэж байгаа юу? Манай академид бол хүүхдээ академид бол байгаа. Охтын баг гэж байгаа. Гэтэ угаасаа л яг ингээл харахаар эрэгтэйчүүд дараа юм багийн спорт болно. Тэ одоо яг Монголын төвшөнд бол. Эмэгтэйчүүд яг байгаа л да. Гэтэ арай бага. 3x3-аас өөр их том баг бол байхгүй баг. Гэтэ волейболчтай амар юм шиг байлээ. Эмэгтэй волейбол. Тийм баг тий нэрээ. Тийм. Эмэгтэй волейболоос агуу олон баг мөхтэй. Тийм, олон багтай бас популяр юм шиг байлээ шүү дээ. Гэхдээ би бол яг тэр ганц л хүнийг таних юм байлээ. Сүүлд орсон тэр нэг Netflix-ийн сериэст орсон байсан. Хандаа. Тэр гарцсан уу физикл 100? Тэр олгохтайг. Олон тамирчин бол тэгтээ сайн танихгүй юм билээ. Монголд ягаад тамирчид од болдгоо юм бол одоо Дэвид Бекхэм гэдэг шиг. Зах зээл. Одоо таагуурын нэг л од бол да. Тийм яг од болох хэвээр баха яг. Тийм бүр яг брэнд рекламж дааланд нийтгээ тий яг Nike-гийн рекламанд тоглож моглолдог ч юм уу гэдэггүй яах хэвээр бай. Nike рекламд чинь бүр загвар өмсгч тоглолцсон шүү дээ. Нөгөө нэг хүлэн бөхчөн сонг юмтай. Аддаас. Монгол эмэгтэй. Тийм үү? Тэр харсан. Бүр олон улсын юм дөө? Тий. Оо тийм үү? Чимэр нилээд жилийн тохиол тий. Тийм үү ямар лаг. Тэгээд одоо манай спорт барааны дэлгүүрүүд жишээ нь тий. Огн би бас ингэж бодсон. Сонг юм чи өөрөө хүлэн бөхчөн тий. Бас нэг хүлэн бөхч хамт Монголоос тоглолцсон бол тий. Бас энэ чи хүлэн бөхчөн гээд харин тий. За. Би юу асуух чилаа? Нэг мартчихлаа. За би тэр хооронд нэг юм асууж. Та өөр хөл бөмбөгөөс хажуугаар нь одоо 11 сард амрах юм байна шүү дээ, тий? Амрна гэх юм уу эсвэл одоо сезон маань дуусж байгаа юм байна. Хажуугаар нь өөр ажил хийдгүү, сурдаггүй юу идэг вэ? Юу хийдгүү юу? Би бол одоо зөвхөн хөлбөмбөг тоглоод энэ үгээр хичээлэл явж байна да. Яг өөр хийж байгаа ажил байхгүй тий. Бүтэн цагийн. Оюутан бах та. Оюутан болсон мэт тий. Ямар нэг мөрөглөөр оюутан болсон уу эсвэл шууд ингээд бүр яг хөл бөмбөг. Тийм хөлбөмбөг тоглоод тий. Одоо чиний зорилго бүр яг үнэхээр яг хөл бөмбөг юм шүү дээ ерөөсөө бүр. Тийм хөлбөмбөг л явж байна. Гэхдээ хажуур нь одоо ер нь боловсрал ер нь бас бодож байгаа тий. Тэгтээ залуу шүү дээ. Одоо сурах боломж цаг байгаа. Залуу харагдаж байна. Арай дүү юм шиг байна. Өөр мэрэгчл та нөгөө манай хоёр зингэл ганаа хоёр маань болохоор
Би болохоор 21 онд ТТС төгссөн. Ямар мэргэжлэг? Инженер. Уул уурхай ашиглалтын технологи гэдэг. Яг тэгвэл аав гоо. Тий, аав гогт ажилладаг. Тэгээд бас яг юу сонгохоо мэдэхгүй. Тэгэл манай эрдэнтийнх нь нэг юм юу гэдэг вэ? Жок гэдэг вэ? Хүүхэд нь нэг аав дээр ирсэн. Аава би сансрын зэгч болох мөрөөдөлтэй гэсэн чи. Үгүй ээ минь хөө. Чи эрдэнэт үйлдвэрт ажиллана гэдэг. Тэрэн шиг тэрэн шиг тэгэл аав маань ийшээ сурчгаа чи гэл. Тэгэл Ямартай сураад төгссөн. Тэгтээ яг дунд нь нэг ахлах сургуулаа төгсчөөд нэг өөр тийшээ явсан. Тэгээд энэсээ босч ирээд төгссөн. Тэгээд ер нь нэг газарт ажилтдаг. Гэхдээ баг ажилтгүй дээ. Тоглоол явчихдаг хөлбөмбөө тоглоол явчихдаг. Баярлалаа ажлынхаа. Яас өөр хийвээ. Би их цэцгийг төгссөн. Эрхцүүч мэрэгчлээ. Уг нь бол. Тэгээд мэрэгчлэр ажиллах ямар ч сонирхол бол яг байгаагүй тухайд. Яг одоо бол жоохон гарч ирж байгаа. Гэхдээ би бол бас давхар ажил хийдэг. Их нэртэй, хүүхэдтэй. Тэгээд хөдөлмөрийн ажуугаар угаасаа ихэх хүмүүс ажил хийдэг. Яг дээдлэгт ажиллаж байгаа, тоглож байгаа Монгол тамирчид. Легонор гаднаас ирж байгаа тамирчид л зүгээр хийхгүй яг full time бэлтгэлээ хийгээд явдаг бол бид нар илүү их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр энэ дээр нэг тухайн тамирчны ур чадвар гарна. Ур чадварын асуудлаас болж цалингийн хэмжээ яригддаг учраас. Одоо бид хоёр шгшээ тоглодог байлаа тий. Одоо энэ багийн ахлагч байлаа. Бусдаас арай одоо туршлагаараа илүү өндөр цалин авлаа гэж бодъё. Гэсэн ч яг одоогийн нөхцөлд давхар ажил хийх шаардлагатай байдаг байхгүй. Тэ. Овож зодлоод цалин авч чадахгүй байгаа. Тэгээ бас угаасаа 2 цаг бэлтгэл хийгээд амраад ивэл угаасаа би ч гэсэн ядраал хэв. Тэгэхээр бас тэгээ full time ажилтай дээрэс нь full time тамирчид байна тий. Хоёр хүний амьдралаар нэгэн зэрэг амьдарч байгаа гэсэн үг үстэй бараг л. Тий. Дээрээс нас аав. Тэ. Бараг хорон хүн аав харин тий. нөхөр. Одоо ажил хийж шүү. Энэ одоо бас ингээд төвөгтэй тамирчны амьдрал, урлагийн хүний амьдрал сонгох чинь бас тийм ч амар сонголт биш. Ялангуяа яг энэ санхүүгийн байдал дээр ихэнх хүмүүс айгаад бол байлдаг. Би одоо бас зураач болъё гэдэг ч юм уу тийм мөрөөдөлтөй байсан мөртлөө тэгэл яг амьдрал тулаад ирэхээр айгаал за би мөнгө олж чадахгүй. Яаж мөнгө олох юм бэ? Яаж амьдрах юм бэ гэж бодоод айчдаг. Тэгээд тэр айцсанд бас ялчгүй эцэг ихийг нөлөөлдөг л дөө. Чи энүүгээр амьдрч чадах юм уу гэх нэг тэгдэг штэ. Сайн санаж хэлдэг хинхтэй. Та эдийн гэр бүлийнхэн яаж хүлээж авч байсан бэ? Одоо яаж хүлээж авдаг вэ? Ганаг бол нилийн шахаж бас дэмжижсэн байна шүү дээ. Нөгөө хоёрыг мань гэр бүлийнх нь одоо яаж хүлээж авдаг вэ? Болооч над бөмбөг хөөхөө гэхгүй нөгөө. Ээж бол анх айгуу сайн дэмжсэн ер нь дэмцээр ирсэн. Бол ер нь жоохон дургүй байсан. Үгэн тэгтээ хөлөө мөсдөг байсан. Би үгэн жоохон багт. Ингээд сав мөгөөд чатөлөг мөгөөзээ байж юм. Ингээд би өөрөө дургүй сав жоохон багт хөлөө мөсөнө. Бүр жоохон багтаа. Тэгээ солимол гээл. Тэгээ хөлөө мөгөөзээд ингээд байж байна. Тэгээ сүүлдээ тэгсэн чи би өөрөө тоглосон чи надаас энэ хөлөө мөг тоглоос дургүй болж малаад. Тэгээд би тэр үедээс нэлээ ойлгоогүй юм. Тэгэл барыг сүулдэ хөлөө мөг тоглохоор яах юм хичээл намаа яах ч юм аах ч ингээл ер нь нэг тиймэрдүүл юм. Тэгэл ер нь сүулдэ бууж өгөөл хөлөө мөг сонгосон доо тэгэл. Яах вэ? Яагаад тэр үедээ хэлсэн надад ойлгож байна. Одоо хитрхи оройцоо гэдэг. Манайх бол гайгүйсэн. Ямар ч асуудал дэмждэг байсан. Одоо ч бас дэмжиж байгаа. Одоо ч гэсэн дэмжсээр л байгаа. Гай тэгвэл бас гоё шүү. Одоо хангард баг болон бусад баг манай бас хөл бөмбөгийн багтай байха
гэж хэлээд. Юу вэ? Яг сайн Сайхан ч нэг тэгж хэлжсэн тийм. Нөгөө юу 100 мод Төв аймгийн 100 модын багчин нэг баг байдаг лөө. Төв аймаг Наавч хий. Гантур гэж юм байгаа. Бас хөл бөмбөгийн холбооны гишүүн. Тийм. Нэг нүдний шилтэй ах байгаа. Ах гişүүрэг авъя. Тэгээ хүн байгаа. Тэгээд юм мөн дээр Төв аймгийн нэг юм хийлцэн нэг юм тэр мэрэнд оролцож маралцаад санаачилж манаачлаад хөл бөмбөгт Германд байдаг гэсэхгүй. Тэгээ Германд байхдаа хөл бөмбөгт амар дуртай болоод Германч угаасаа айгу хөл бөмбөгсөг орон. Тэгээд яасан юм аа. Тэгээ анархуутай нэг баг багхгүй юу? Анархуу ч бас нэг баг. Тийм анархуу ч бас нэг багтай. Тэгээ тэр хоёр уг нь бол. Тэгээ тэр юу бас юм гэдэггүй. Би нэг өөрөө сонирхдаггүй болохоор тэгээд бид нар мэдж байгаа. Тэр тэгээд би бол амархууг бол баг алсан л гэж ойлгосон. Тэгээд шууд тэгээ ярьчдаг бастай. Нэг тиймэрхэн бас юм шиг байлээ. Тэгээд тэр ховж юу ярих байдаг лээ. Тэгээд болохгүй юм болоо. Яг наад асуудал ч бол өнгөрцөн л дөө. Тийм. Одоо шинэ тэр багч Төв аймгийн баг байдаг. Төв хязгаарнууд гэдэг одоо байгаа. Одоо шинэ спонсортой шинэ лицензтэй шинэ менежментээр явж байгаа. Тэгээ хэр вэ тэр баг? Саяны баг гайгүй юу? Сайн орж ирж байгаа. За. Тэгээ аав чинь хിവэрээ юм уу? Мэдгүй. Яра асууж байгаагүй мэн. Асууд өмдөө нэг таадгүй. Гэтэ тэгээд өөрөө юм ойрхон юм байж тээ. Та хэдийн өөр хажуугаар нь одоо 11 сард амраад юу хийх гэж байна. Бэлтгэл хаана хийх үү? Заалмал бэлэн байдгүй. Эсвэл зүгээр жим хийд юм уу? Фитнес центр хийд юм уу? Яа. Бэлтгэл хийхгүй яг амарх уу? Одоо тэгэл амархаар ажиллаа хийн. Жинхэнэ ажиллаа хийн гэдэг. Нөгөө ажиллаа хийн, part time ажиллаа хийн. Тэгээд 12 сар дуустал нэг амарх юм уу та. Тэгэл 1 сараас бид нэр жимээ хийн. Гадаагүй. Тэгээд 1 сараасаа пүүх. Бид нар ч нөгөө нэг Эрдэнэтийнхаа дөрөв нөгөө спорт зохицол руу очиж барилждаг байхгүй. Бүр вакуумчсан. Тэгээд тэндээ одоо яг тамирчидад яг юу хэрэгтэй байна бүх юм тэнд байдаг. Бассейн байна, жим байна, заал байна. Саун байна. Тэгээ ер нь 1 сараас бид нэр бэлтгэлтэй гарчдаг. Тэгээ нөгөө бид нар ч нөгөө Эрдэнэтийн баг болохоор нэг тийм буцаад нэг юм одоо тэмцээний үеэр бол ихэнх үедээ эндээ байна. Хоттой байна. Тэгээ буцаад очихоор нэг тийм spiritual юм байдаг байхгүй юу? Надад бол тийг санагдтыг. Нэг тийм эндээс гарч ирсэн хүмүүс чинь тэгээ эндээ ирэхээр нэг тийм гоё юм. Та очсон юм шиг. Тэгээ ганаа яах юм хотдих гэсэн. Ой зүгээр. Наа чинь бас талан нэрдэх гэдэг. Талан орон нутгийн. Тэгээ тийм байдаг. Тэгэл 2 сарын сүүлээр 3 сарын ихээр нөгөө дөрнийсэн Төв аймгийн Эрдэмт юм уу? Цаг агаар гайгүй байвал тэгэл гадаана. Эхлэндэ. Nice. Хувцас хунар одоо түрүүн ингээд шипи метр ч гэсэн ингээд хангагдаагүй хэцүү байсан гэд тэр зүйлсийг таад одоо өөртөө л худалдаж авч байгаа гэсэн үг. Багаас үгүй шүү дээ тий. Бүгд нь. Өгөхтэй шүү дээ. Тийм үү. Нөгөө шипи гэдэг нь нөгөө бүгдээрээ шипитэй шүү бид нэр тамирч гэдэг ганагийн яриа. Нөгөө юу өвсний амьд зүйлэг нэ. Жог арай өөр үүдэг хэвхэв. Өөр үүдэг. Таад амьд зүлгэн дээр тоглох хэрэгтэй. Одоо манай стадион маань энэ асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Нэг амьд зүлэг. Тэртээ өвлөх болгон хэцүү л байдаг бахал та. Тийм бах тийм. Манайх байтугай бас одоо дэлхийд дахинд хөгжилтэй орнд дөрөв улиралтай орнд шийдэж чадахгүй л. Гэтэ хизүүлтэй арчилгаа хийцүү. Тэгээд нөгөө бид нар ч 90 минут тоглоно. Тэгээд нэг зүлгэн дээр 90 минут тоглосны дараа нь дахиад өөр тоглох айгүй хэцүү байхгүй. Тэр зүлэг маань бүр айгүй эвдэрнэ. Тийм ингээл Google явж байхад ч ингээ үндсээр ингээл эргэлээд болохоор ойр ойрхон тоглолт явах боломжгүй. Тэгэхээр дор хаяж одоо дээдлийн 10 баг маань бүгдээрээ л нэг талбайтай байхгүй бол амьд зүлэг гэдэг ойлголт бол ер нь хэцүү. Тэгээ ингээ нүгээ тоглох хэрэгтэй байна шүү дээ. Тийм эзэндээ ч ингээ ээлжлээл. Нөө ядаргаатай байна. Тэгээд хэцүү юм те. Цаг уурын байдлаа л да Монголын цагаагаар. Чи нөгөө юу ярил л та. Хангаар
Эрдэнэт одоо тийм. Манайх бас талбайтай. За. Ууг нь талбайтай. Гэхдээ нөгөө талбай маань бас юм ашиглалтын хугацаа гэж байдаг. Тэгээ тэр нь одоогоор ингээд дуусчаад ашиглах боломжгүй болчиход байгаа. Сэргээх хэрэгтэй. Тий. Бараг сэрэхгүй шинээр нь дахиж тавих хэрэгтэй болчиход байгаа. Хэрвээ тэх юм бол миний санджаар хамгийн сүүлд 2018 онд одоо түрүүнээс шүү дээ манай дээдлийн өмнө 10 багтаа тэгээ нэг нь Эрдэнэтийнх нөгөө 9 нь хотынх дөнгүүд эзэн зочноор ингэж хотын 9 багаас ингэж ирж тоглодог бид нар очиж тоглодог гэж боддог тэгэнгүүт Эрдэнэтийн үзэгч нар маань хүртэл аюу дуртай Тийм шүү дээ. тий бас аюу чанга хэмжих бах тий амар дэмжин аюу чанга ширүүн ер нь л бол алан тал нь ойл байж байна. Стадион чинь жинхэнэ зөвлөгтэй үстэй. Тэнд хөлбөмбөг тоглох боломжтой юу? Үгүй л үү? Болцсон шүү дээ. Оо тийм. Бүтэн шоу боллоо шүү дээ. Очоогүй лээ. Нэг ч очоогүй дээ. Окей, яагаад жинхэнэ зүйлэг гэж бодоод байсан юм бол ямар сони. Хэдэн он тийм байсан бэ? 90 оноос стадион ороогүй юу? Өмнөдөөсөн бол одоо зунжаанал рекорд итгэдэг шүү дээ. чи хизээс үл стадионд явцсан бэ 90 онд. Эдгөө араагаа удцал юм байл л та. Хурц хэлгээд. Би нөгөө хотололчихыг хайгаад. Sorry. Тэр ихтэй стадионд болоогүй юм билээ. Өөр газар гэсэн юм бэл. тэгээ та нарт яг хөлбөмбөгч байгаа хамгийн гоё зүйл нь юу вэ Би бол яг ингэж боддیں۔ Одоо би ингэж боддог байхгүй. Одоо би 10 жилдээ төгсөөд одоо 10 орчим жил болсон байгаа байхгүй. Тэнгүүд одоо яг ангийнх нь найзуудыг жишээ аваад хэлчихэ та. Хамуудаа. Ингээ болцгооцсон тий бас адилхан. Тэгээд ингээд би хаамаа тий. Яа энэ бол зүгээр наацхан жишээ байхгүй. Тэрний чинь цаана маш олон юм байгаа. Хөдөлгөөн тий. Идж байгаа хоолны дэглэм ядчил одоо энэ цаг барих тийм маш олон асуудлууд байдаг байхгүй. Тэнгүүд одоо бид нар жишээ нь өнөөдөр уулзна гэсэн бол бид нар яг цагтаал харин тэгсэн мондог яг цагтаа ирсэн. Яг бид нар энэ хоолыг идсэн бол яг тэр хоолыг л идэнэ. Энэ шүлийг уугаад ингээ өлсөө байж игэл бас тгээ байж бас чадна. Яг тийм болчдөг гэх юм уу? Сахилга батыг маш сайн сурдаг байх нь шүү дээ тийм. Тэгээ хүмүүс шиг ингээ дуртай үед өлсөд эндээс нэг бүрээр аваачих юм да. Эндээс нэг утдаг аваачих. Тийм бүхэн байхгүй. Мундаг байна. Бид хоёр сая ер нь бол цагийн дараа эхэллээ. Манай баг бүртээгүү энэ хэд маань яг ингээ хамгийн профешнл ер нь зочид байсан нэг би бас амар магтмаар байна. Одоо тэндээс менежер нь сууж байна. Менежер нас тийм сууж. Тийм. Яг над руу ингээ мэйл бичээ. Тэгээд энэ зочдынхаа ингээ инстаграмыг явуулаад би бүгд рүү н орж үзсэн. Тэгээд айгүй гоё инстаграм хөтөлтөм байлээ манай залуучууд надаа профешнл зураг мөрхтэй. Тэг би нэг нь фитнес ч юм ба ингээ харцсан худлаа харж байгаа та. Тийм. Харагдахгүй байна уу гэдэг. Анафи. Үгүй сая харж ирээд би ингээд сайн байна уу гэдэг гар барьсан чи миний гарыг бяцлахчихсан юм уу? Үгүй Бүр яа. манай ч уусаа амар чанга барьд юм аа. Тийм амар лаг. Ингээд би бүр номч болтой. Firm handshake-тэй. Тэгээд мэйлээр ингээ харилцаад өдөр хоногоо тохироод за бид ингээд товсон өдрөө 17 цаг 50 минутанд оцсон байх болно гэсэн чи яг 17 цаг 50 минутанд орж ирээд бүр суудсан байсан. Хинч байхгүй юу? Үнээр ичмээр. Тэгээд За уучлаарай. Үнээр уучлаарай. тийм бүх 270 дугаар явхад ер нь ийм болж байгаагүй. Хүн хизээ цагтаа ирж байгаагүй. Тэгээд бид хоёрыг тайван яваа те төгжирч мөгжрээд ирсэн чинь ийм юм болсон. Тэгээд яалчгүй тамирчид бол бас ондоо юм байна. Ондоо юм байна. Тэгээ энэ нөгөө манай спортын яг онцлог бол тоо. Тэг манай тоглолтууд чинь яг 12 цагаас эхэлнэ гэсэн бол яг 12-т эхэлдэг. 11:59-т эхлэхгүй 12-1-т эхлэхгүй. Яг л цагтаа. Тэнгүүд зарим нэг спорт ингээд очиод үзэхгүй. Яг нөгөө тавлсан цагаас скечлээсээ жоон зөрөөд идэх л та. Тэгээ тэр нь яг ингээд биднэрт суучдаг гэх юм уу? Тэгээ ингэж ярьд юм байл шүү дээ.
Угаасаа дэлхийд ганц цагтаа эхэлдэг юм спорт гэж ярьд юм л шүү дээ. Урлаг бол бас хоошилдаг шүү дээ. Тийм. Дуу ихтэй нэлээд бачшаал те үзэгчд нь эхлүүлэх гээл. Яг 12 цаг тэг гэсэн бол яг шүл дуграал эхэлдэг. Тийм л ганц юм чинь тэгэл спорт л гэж. Тийм шүү. Цэнхлийн үед ер нь хамгийн гоё юм юу вэ? Хөлбөмбөг тоглох уу? Хөлбөмбөгч байх юм. Яг ингээл өмсгөл гарах гоё идэг та. Талбай дээр гараал. Бид нар ч бас одоо нэг юм арай өөр харагдаж магадгүй. Өмсгөл өмсөөд бас ингээд хүн амтантай уралдаад хүн амтан мөргөж унгаагаад гол хийгээд явчих. Явчихыг бас секси харагдаж шүү дээ гэж. бас гоё харагддаг те. Харин тийм баха. Тэмлэгийн хувьд Нэг дээр тэгэл гол хийх нэг мэдрэмж авах нь л санагдаад тий. Гол хийгээд нэг багаараа баярлаад, бөөндөө баярлаад тэрэлдээ цогтойг үүж байгаа. Тэр нь айгүй гоё санагдав. та нарт одоо хин нь олон гол хийсэн гэдэг үгүй юу Ямар баярлалтай хүмүүс вэ? гол Ямар баярлалтай. хамгаалагч юу гэдэгт тийм ба. Тэгээ дээрэс нөгөө нэг хэдэн удаа гол хийсэн юу нь одоо ер нь бичгдээ явж идэг одоо та нарын хувьд одоо тий одоо жишээ нь бүх тоглолтоо нийлүүлээд нэг 50 эдэн гол хийсэн гэдэг ч юм уу тий нэг тийм юу байдаг бах тий бодвол та одоо номын асуултанд бас хариулаад миний асуултанд хариулаад өгөл их баярлах байна. Яг тоглолцсоос баримжаагаар. Тий ер нь тийм юу байд юм уу лист байд юм уу одоо ч юм уу тий. Тэрний бол бид нар өөрсдөө хадгалахгүй холбоон дээр хадгалаатай байдаг л байна. Гэтэ яг ийм нарийн ширийн бол ингээд одоо ингээд нэг сэтгүүлж яах энэ тоглогч тэдний гол тэднээс төглөө гээл те. Одоо Премьер Лигийн тамирчид гаргаад ирдэ шүү. Тий. Бид нарт бас тийм боломж бас байхгүй л таа. Очиж авъя гэвэл бас байгаа л холбоомолноос. Та нэгтээ бүртгээ те. Тэгтээ тэрийг яг авч байх хэрэгтэй. Үгүй яах вэ? 15 голтой. 50 ч амар их хөлбөмбөг штэ. За тийм ээ. Yeah, for lifetime штэ бүр одоо 58 9 жил тоглож байгаа гэдэг. За бас тийм ээ тийм. 50 гол орсон мэл үү? Тэгтээ 50 орчим хийгүү. Би одоо яг би ер нь ингээд нэг тэмдэглэлийн стрит байна да. Би ингээд бас нэг хаяа нэг ингээд бичээ явт ер нь. Гэтэ байн өчөхгүй тэгэл нэг санахаараа хаяа нэг өчөл. Би ер нь одоо нийт нэг бүтэн тоглосон гэвэл ер нь нэг 70 хэдэн тоглолтоо байхаа нэг 80 шахуу. Тэр тоглолтод нэг одоогоор бол яг энэ үлрэлийнхтэй оруулаад ер нь нэг 48 гол мал. Оо бараг 50 шүү дээ. Тий. 47-8 байсан баг. Ер нь тэгээд ер нь аль байрал дээр тоглож байсан шалтгаалаад янз янз л тоглолт. Би ер нь тоглогч юм байна тий. Тэгэхээр голтой тий. Загтлагч, хамгаалагч, хагас хамгаалагч. Би 2 голтой. Юу вэ? Бүр тэр чигтэй юу? Хамгаалагч юм чи Хамгаалагч болохоор нэрээ тийм л юм байна л да. Би нэг за нэг 10 жилийн хугацаанд 40 мөч орчим юм болов. Арай өрхөн болов. бас олон биш үү тий. Хагас хамгаалагч гэдэг ролоор л явж байгаа юм тий. Гэтэ дандаа хагас хамгаалагч байгаагүй гэсэн үг. Янз бүрийн байрлал. Хамгаалагч бас гэдэг. Олон байрлалт хийх дуртай. Давтлагч ер нь давтлагчаар л байх уу? Эсвэл хамгаалагч ер нь давтлагч бол давтлагчаар л шүү дээ. Хагас хамгаалагч бол давтлагч хийж болно. Хамгаалагч ер нь аль-алинд оролцоол. Яг ингээ хөлбөмбөг үзэхээр ингээ амар гоё харагддаг те ингээд яг байрлалаар ингээ гүйжэдэг те яг. Тийм яг очсон байдаг те яг. Тэр том талбай дээр бас олж очих нэг надад бол айгүй хэцүү санагдаад. Харин чи яаж ингээд би хаана явж байна? Хаахад зогсдог үлээ би бол их юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Sorry. харин ингээд амар том талбай шүү дээ тэр чинь бүр ингээд тэгэхэд ингээд яг тэр хөлбөмбөг гадны одоо тэр аврагуудын тоглолт моголтын харангууд ингээд амарлаа ингээд яг байршлаа ингээд олцсон ингээд гүүгээд идэг. Тэгээ яг ингээд хинлүү ингээд бөмбөг ингээд өшгөлөнгүүд яг нөө хин яг авдаг. Бүр тэр мэр амар гайхалтай санагдчих. Би бол өдөс бөмбөг ирвэл oh my god. Тэгээ амар сэн спортыг бөмбөг гэхдээ гараараа хүрж болохгүй. Харин тийм зөвхөн хөлөөрөө ингээд цээжээрээ авангуудаа ингэж ингээд ёо. Амар спорт шүү. Тэгээ хөл бөмбөгийн стандарт талбайн хэмжээ ч одоо ихтэй янз бүр байдаг баг. Тэгээ манай талбай арай жижиггүй. Одоо дэлхийн стандарт. Яг стандарт. Яг стандарт. Гэтэ яг тэд гэж заасан юм байх жоо интервалтай 110-аас 115 16 ч байж болно те. 100 м нааша цаашаа байнг. Уртаашаа бол 110 мар байгаа хаа. Өргөшөө чинь
50 даалмал байгаа. Тийм жоо интервал байдаг. Тэгэл 100 гэдэг чинь тэгэл наашаа цаашаа 200 км гүйч гэнэ ч тий бүр ингээд. Та нөгөө алхал малхалтай хэмжижсэн үү? Гүйлт мүлтэй нөгөө энэ дээр гараад ирдэг шин. Тэнгүүд нэг тоглолтын үед бүр уцтайгаа гүйхгүй болохоор мэддэг. Би бол ингээд уцаа кармалаа гүйчдэг шүү дээ. Тийм үү. Тэгэхээр дундаж гүйлт мүлтэй тийм дата байдгүй. Бага хэдэн километр гүйсэн. Нэг тамирчин ер нь нэг тоглолтод дундаж 11 орчим километр гүйдэг. 11. Йоо. Тэгээд тэр чинь яг нэг кросс гүйж юм шиг гүйхгүй шүү дээ. Тийм. Амар ингээд нэг хурдан гүгээл нэг удаан гүгэлдэх бах тий. Би сая энэ 100 метрийн цаанаас залхуу өрөөд машина бариад ирд юм уу гэж. Гэхдээ гэхдээ бид нар ч бас тийж алхах бас дуртай биш шүү дээ. Нэг талбай дээрээ л гүнүү гэхээсэн ш. Би бас ингээд нэг ойрхон газар машина бариад ирж байна. Энэ яг Монголын явсан юм шиг. Тавар ингээд гүүгээл тий. Сараа гүйж. Тавар гурлан машин барьдаг. Барин. Сайн нэг хэдэлсэн машин. Ярьлаа тийм. Бензин ярьлаа. Чи юу яагаад нэг бензиний хамсалтай машин бариад явдаг. Гэхдээ харин би нөгөө машин барьж байгаа харин тийм. Манай байхгүй байгаа. Тэгээ машиныг нэг яг дадлаг гэ нэг 7 хоног барьчих гэсэн бүр там юм байна оо. Эсвэл өрөө. Бензин байхгүй, түүгжрэл, мөгжрэл, зогсоол гэд. Стресстэй амьдрал биш шүү машинтай Монголын амьдрал. Эрдэнэтэд ч гоё төгжөрдөг юм биш шүү дээ. Тийм. Гэхдээ яг хоо сүлийн үед бас хүн ам ихсээд хөрөнгө мөнгөч ихсээд хүмүүс бүгдээрээ л машинтай болчихсон. Багсаг нөгөө тийм ажил тарах үеэс жоохон. Гэхдээ бас хот чиг төгжрөхгүй. Тийм ээ. Болохгүй буугаалах чинь төгөөд. Эрдэнэт бол үнэхээр гоё хот байлээ. Эрдэнэт бол хот. Эрдэнэт бол хот гэдэг дуун дуртай яа та хоёр. Дуун. Дуртайч дургүйч. Танаа нийслэлийн төрийн дуул биш юм уу? Яг ингэж тийм аа. Та нар ингэ төрийн дуулалтаа дуулчаад дараас нь Эрдэнэт бол хот гэдэг дуулдаг юм аа. За саа. Сууха. Юу вэ? Саяга хасяа. За дундуур нь ингэж бас өөр юм оруулахгүй л. Sorry Эрдэнэтийнхнийгаа offend хийсэн бол. Гэхдээ Эрдэнэт бол угаасаа л хот шүү дээ. Гэхдээ тийм хот биш гэж үл хэлээгөө. Хот биш шинж хэлээгөө. За. Дуртай бол мөнгө шин юм бэ? Яг хэнийг хараад ингээд би яг энэ хин шиг болмоор байна гэж бодсон байна. Би бол анх яг Роналдог л харж ирнэ. Айгуу гоё санагдчихсэн. Одоо ямар багийг дэмжиж байгаа вэ? Дэмждэг үү? Одоо л Англи Манчестер Ситиг дэмжиж байгаа. Тий. Ер нь Роналдогоос хойш ер нь айгүй их үздэг гэсэн. За. Би Барсаг дэмждэг. Мессигийн фэн тий. Месси ч ихтэй Барса биш үсттэй. Одоо бол биш байсан. Одоо ч Дубай багт байгаа л юу лээ. Одоо Америкт байгаа. Америкийн нөгөө нэг ягаан өнгөтэй. Бекмийн багт байгаа. Ягаан өнгөтэй үсгэлтэй тий. Тийм Бекмийн баг. Төрөхөд л Месси байсан тэгэл. Месси монлог шүү. Месси ч Аргентинээс их чинь бэ. Мөн. Болно мөнгө ч үү. Багаараа өөр ах. Дэлхийн авраг. Канаа явд. Би яг нэг хүмүүс харж үзсэн яг дуртай тоглолч юм. Баг эсвэл дуртай тоглогч. Тэ дуртай тоглолч байна. Криштиано Роналдог 2007 онд Манчестер Юнайтед байхаас нь дэмжсэн. Тэгээ одоо хүртэл Манчестер Юнайтед дэмжиж байгаа. Тэгээ би яг энэ бас нэг юм хэлье гэж бодож байсан яг энэ подкастт орж ирээд. За. Подкаст хийх гэдэг. Одоо нэг хөлбөмбөг ярьж байгаа их те. Хөлбөмбөг хэдийн одоо муу яригдж байгаасан хүмүүс яригдаад эхлэхээр хүмүүс ингээ хүүхдүүдээ бас ингээ явуулахаа болж эхэлж байгаа байхгүй. Би бол ингэж боддог. Одоо нийгэмд ч хөлбөмбөг хаан спорттой Монголд яг хөгжихгүй байгаа гэсэн хэсэг хугацааны одоо нэг хэцүү явдлын дараа нэг сайхан үе ирдэг шүү дээ.
яг тэр үе ирэх бах те бид нар одоо яг муухай үе дээр нь таарад те одоо тоглож байгаа ч гэсэн одоо бидний дүүнер маань илүү тийм сайхан ирээдүйд тоглох байх гэж би найддаг байхгүй. Яг хүмүүсийг энэ подкастыг үзэж байгаа хүмүүс байвал те хүүхдүүд ер нь хөдөлмөр мөхтэй явуулвал зүгээр шүү гэж хэлээ. Ядчил хүл гарч хангардаг байхгүй хүүхдээ тэ мажиж яваад байгаа хүүхд хүлэн ядч гайгүй болоод гүйждэхгүйсэн хүүхд эхлэхэр чинь шал өөр. Тэгээ яг миний яг ганц эмзэглэж авдаг сэдв гэх юм уу? Одоо яг бид нарыг жоохон багт ч гэсэн хүл өмг айгүй гоё байсан байхгүй юу? Маш их хүмүүс ирж үздэг. Стадион одоогийн шиг ийм олон судалтай байгаагүй ч гэсэн ингээд битүү тойроод ирээд ингээд машин тэрэгтэй ашаана гадаа хүмүүс ирж үзчихдэг гэсэн. Би тэр үед бөмбөг зөөдөг. Жохоо хөтөлсөн. Тэгээ би яг өөрөө одоо ингээд дэдлэх тоглоод ирсэн чинь манай дэдлэг ингээд үзэгчгүй болсон гэдэг амар харамсдаг байхгүй. Одоо энэ зүйлд одоо амьдралаа ингээд зөвлөхөр шийдэд ороод ирсэн бахад бас юм болохоор ч хэцүү. Тэгээд цаашдаа гоё болох гэж би амар итгэдэг. Яг юм чинь юм ирэнтэй бараантай те. Сайхан байж байгаад унсан. Уналтын дараа дахиад нэг сайхан үе ирэх байх гэж би бодож байгаа. Хөл бөмбөгч нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортчтэй те дэлхийдээ. Тэгээд Английн, Европын хамгийн том стадионууд хөл бөмбөг зориулж барьсан стадионууд байдаг. Мэдээж өөр тоглолт болдог ч гэсэн. Зориулт нь хөл бөмбөгийн тэгээд бүр сая судалтай сая арайч дүүлчүү. Тэгтээ хэдэн зуун мянган судалтай тэгээд дүүр чинь 90,000 судалтай байсан шүү дээ. Тийм Вембли 90,000 гэл тэр чинь зүгээр нэг одоо Вемблигийн дүүр гэдэг юм одоо нэг газрынх байгаа ш. Дахиад зөндөө байгаа тий гэдэг ч юм уу ийм том. Тэгэхээр үзэх хэрэгтэй юм байна. Үзчихэж л үзэгчгүйгээр бол онцгой байдаг байлгүй дээ. Хүмүүс орилж чарлаад гол оронгууд баярлах тийм. Үзэгчид ч өөрсдөө хөлбөмбөгт фанатууд 12 дахь тоглогч гэж явдаг. Тэр атмосфер дотор тоглож иж тамирчид илүү ширүүн өрсөлдөөн үзүүлэх. Одоо яг шигшээгийн тоглолт гэхээр хүмүүс ирдэг л дээ. Ер нь дүүрдэг. Яг тэр атмосфер доор тоглох үнэхээр гоё байдаг. Ингээд халалцаа тий. Тэгэхгүй ингээд ямар ч ингээд чимээ энергүй газар тоглоод байгаа чинь бас нэг тийм сайхан алцсан гарахгүй шүү дээ. Яг би бол одоо хөл бөмбөг Монголын хөл бөмбөгийг амарс мэдэхгүй болохоор мэдэхгүй юм байна заяа. Тэр энийг яг нэг зарлах ч юм уу эсвэл одоо яг тэр хаваар ингээд гоё юм тим хөл бөмбөгийн лиг эхлэх гэж байна. Тасалбарыг тэндээс авна уу? Магадгүй тим юм ч юм уу те нэг тиймэрхүү юм хийчих юм болвол магадгүй хосууд ингээд очиод ингээд үзэж мүзэх ч юм уу тий нэг date mate-ний idea байж болох юм гэж бодлоо. Тэгээд хүүхдүүдтэй ч гэсэн үзүүлэх боломж нь гарч ирэх ч юм уу тий. Яг тиймэрхүү юмыг амар сайн хийх юм шиг байна. Би бол одоо жишээ нь мэдгүй байхгүй хизэн дээдлийг нь хизэн ямар тоглолт болох гэж байгаа. Ингээд би зүгээр машинтаа ингээд хажуугаар нь явж байхдаа энэ хүмүүс тоглолчт гэл тиймэрхүү маягаар хардаг. Тэгэхээр тэрнийг сайн одоо түгээх ёстой юм болов гэж би бодож байна. Тэгжээж яг ингээ хүмүүс ингээд тийш очиж хідэл үзье ингийг тгээгээл тэгээд тийм яг тийм манай холбоо маань яг одоогор бол нэг хүн татах нэг тийм ажиллагаа айгүй муу л байна. Харин тийм хүн татагдахгүй байгаа болохоор л яаж үзэх унаад байх шиг байна тийм. Хүний татчих юм бол бас гэж бах тий. Тэгтээ нөө зарим нэг менежментийн багтаагууд нь бол яг бас клубийнхаа төвшөнд бол хийдэг л дээ. Тэгтээ тэгэл бүгдээрээ л ингээл аль талаасаа бүгдээрээ л зэрэг хийвэл илүү л их хүн ирж үзэх нь ойлгомжтой. Тэгтээ одоогоор яг тэгж явахгүй байна. Дээрээс нь яг цагаад талах юм бол бүх юм бол мөнгө, бизнес байх хэрэгтэй тийм. Дэлхийн том багууд мөнгө олж байгаа учраас том багууд мөнгөтэй байна гэдэг ч юм уу одоо merchandise юу ч гэдэг. Барсагийн би дэлгүүр Барселонд явж байхдаа орсон бүр үнэхээр амар дэлгүүр байд юм байна. Бүх юм ингээ нэг улаан шарангтай. Тэгэл ингээл бүгд очрлол амар авд юм байна. Нэг оролт моролт харсан чинь $60 евро гэж байгаа байхгүй. Яг үнэтэй юм мэлээ бас. Тэгээ merchandise-уудаас мөнгө олж байгаа. Тэгэхээр мэдээж бизнес талаас нь хөгжүүлж ээж спорт нь бас давхар хөгждөг юм болов уу гэж би бодсон. Одоо энэ сакскинт сүүлийн 3 жил 2 жил амар бүүн болж байгаа нь бас айгүй бизнестэйгээ айгүй сайн холбогдсон болов. Банкуд амар их дэмжиж идэв юм лээ. Банкуд тэгэл юунаас болоод гин би хүртэл огт сонирхдаг байснаа
Та бүхэн үзэж байгаа юм чинь ингээд би үзсэн. Тэгээ яг сонирхдаггүй ч гэсэн ойлгодоггүй ч гэсэн ойлгомжтой шүү дээ. Сакс руу бөмбөг орох хэрэгстэй. Тэгээд нэг багийг нь сонгоод дэмжиж үзэхээр шууд огшдог юм байл. Яг дунд нь орчоор. Харин тийм баг. Тэ нөгөө пими уулгаж чачаастаа бүр боо юм болж байгаа юм чи анх удаа үзснэ. Тэгээд өмсгөл нь бас агай их зарагдчихээн тий. Зарагдчихлээ харин тийм. Одоо дэмжиж байгаа тухайн дэмжиж байгаа багийнхаа өмсгөлөө яг өмсөд ирчихээр яг тэр дотор нь тоглож байгаа тамирчид ч гэсэн агай гоё шүү дээ. Бүгдээр ингээ адилхан тий. Төсөлмөртлөө адилхан. Манай хөлбөмбөгт бол тийм агай бага анзаардаг байхгүй байсан. Яг шгшөөгийн тоглолт дээр хоёр Монголын шгшөөгийн өмсгөл дээр ямар дизайнтай загвартай харагддаг. Тэрийг бол яг өмсөж ирдэг байхгүй. Яг тэр үед бол маш гоё байдаг. Монголын төрийн талбай байдаг. Тэгээд цагсны тамирчид байнга тэр мэдрэмжийг авч ирэх чинь бас амар хатаарх байгаа. Харин тийм. Тийм байх шүү. Энэ бас юунаас хамаардаг баха? Орчноос бол хамаарат байна л. Тий, стадион маань амар супер стадионтой болоод тэгээд яах юм бэ? Ялчгүй зарталтай л хэцүү хийж барих хэрэгтэй тэр юм даа. Хүүтэнд тий. Одоо гараад юу ямар юм үзэхүүгээл зав сакс үзье гэдэг те ядаж очиход орчин дулаахан. Тийм. Идэж уухан зарч чинь. Тийм. Манай хөлбөмбөгийн стадион уг нь бол амар сонирхолтой барилга. Хийцэл мэдслийн хувьд ялчгүй гэхдээ олон жилийн өмнө баригдсан болохоор цөөхөн хүн зориулсан байна. Тэгээд тухайн үеийн стандарт гэхээр ялчгүй хоцрогдсон байна. Тэгэхээр нэг апдейтлэгдэж супер стадионтай л болох хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Би энэний гаргалгааг бол стадион гэж харахгүй байгаа. Тийм үү? Би энэний гаргалгааг хүмүүс л гэж бодож байна. Тийм, маркетинг яг түрүүний чиний хэлдгээр яг арай өөр шинэ апдейт бүр. Цэнгэлтгийн апдейт биш яг. Маркетинг талын, менежмент талын тий. Одоо холбооны хийж байгаа тэр хийж байгаа юмнаас л харагдаж шин. Хийхгүй байгаа гэвэл муулагдал. Харин тийм хийхгүй байгаа даа. Гол нь хийхгүй байгаа тохоо. Тийм. Яг хэн хийх ёстой юм бэ? Холбоо юу? Холбоо яагаад хийхгүй байгаа юм бэ? Мөнгөтэй. Асуудал нарийн мөнгөтэй юм. Мөнгө юм шүү ер нь. Тэ? Миний одоо тэр ховжийг сонсох нэ. Нэг сонин хов сонссон. Монголын хөлбөмбөгийн холбоо харин мөнгөтэй учраас дарга дээр нь их халалцдсан байна гэд би зүгээр тийг ойлгоцсон. Гэтэ энэ ямар source мэдэхгүй шүү. Нэг жинхэнэ мэдээ ч юм уу? Яа хаанаас тгээ сонссон юм бэ? Тийм. Мэдгүй. Баснаа ч үнний ортой. Гэхдээ одоо Dead League маань болохоор хөлбөмбөгийн холбоос тусдаа гарцсан л та. Таны холбоо байгаа гэсэн үг. Холбоо биш. Өөр нэг юм хувийн одоо байгууллага гэх юм уу? Нэг юм органайз авсан байгаа. Тэгээд тэд нэр маань зохиодог. Тэгэхээр холбоотой хамааралгүй. Тий. Яг баг зэргийн хамаарал байгаа. Гэхдээ дийлэн хувь нь одоогийн нэг хүмүүстэр байгаа. Тий. Сонирхолтой бас. Тийм нэг шгшөө багийн тоглолт энэ төр бол хөлбөмбөгийн холбоотой шууд хамааралтай. Монголын хөлбөмбөгийн шгшөө баг гэлээрээ. Тэмүүл юм хэлж байсан уу? Амьсгал ингээд нэг огшоо чаас гоё нэг ч байсан чи. байхгүй. Ингэж юм шиг хэлэх чуг алга. Гэхдээ Монголын холбоодын асуудал угаасаа зөвхөн хөл бөмбөг дээрч биш бүх салбар дээр байгаа юм шиг санагддаг. Одоо манай архитекторуудын эвлэл гэж нэг балаа байгууллага байна. Ажилгүй, дарахтай, сонгуул хийдэг. Тэгээ мөнгө авдаг. Улсаас төсөвтэй байх гэж бодож байна. Гэхдээ тэр нь яг их биш байж магадгүй. Гэхдээ гишүүдээсээ мөнгө авдаг байхгүй юу? Эвлэл учраас тэг нэг шалахгүй л дээ. Гэтэ олон гишүүдтэй болоод ирэнгүүт хөөрхөн мөнгө цуглардаг. Тэгээд хөөрхөн сонгуул хийн, дандаа нэг хүн гардаг, айгу учир битүүлэг. Тэгээд өөр хүн гаргыг ингүүд ерөөсөө дийлдэггүй. Тэгээ энэ ямар учиртай ингээд нэг байгууллага шиг юм нэг байшинтай. Айгу санаа ажилгүй архитекторуудаа дэмжидэггүй, бидний үнэлэмж амар бас айгу бага байдаг. Тэгэхээр энэ бас яг нийтлэг л монголчуудын асуудал байгаа тань л та тий. Нэг эвлэл
холбоо гэж баахан юм байдаг мөртлөө ямар ч сонио ажилгүй юм явуулдаг. Тэгэхээр нэг хувийн байгууллагууд нь ингээд өөртөө аягүй сайн хичээгээд байдаг. Залуучууд нь хичээгээд байдаг. Тийм байна. Өөр гоё муулах юм байна уу? Хөдөлмөрийг яриад задлаад ирвэл юм дуусгах л та. Тэгээ дуусгуулаагүй шүү. Зүгээр яг бүр одоо манаас одоо Монголд бүр энэ хөлбөмбөгийн сэдвүүд чинь бүр том сэдв болчиход шүү дээ. Харин тийм. Ус төр мустар дундуур нь орж ирээд. Одоо бүр ялангуяа ус төржөөд бүр. Гэтэ яг энийг дотор нь орж үзэх болохоор сайн мэдэхгүй л байна л да. Гэтэ хүмүүсийн ям дамжсан яриагаар бол нэлээл хортой байгаа дөө. Токсик. Гэтэ би ингэж бодож байгаа. Одоо Монголд шүү дээ. Бүхэл зүйл улс төр болсон байна. Тэгэхээр сайн улс төрийн хүн гэж байгаа юу? Үнэхээр тэг хөгжүүлэе гэсэн тийм сэтгэлтэй хүн байвал бид нар бас сайн хөгжиж магадгүй. Заавал тэг сайн улс төр хийдэг хүн байгаа байх. Тийм байгаа байх. Тэг тэднэр маань гэхдээ орж ирэх үгүй юу? Гаргаж ирэх үгүй юу? Тийм. Бараг л юм шиг байл тэ Монголын улс төр болоо. Тэгэл ажиллаж жоохон хүчтэй л те. Тийм хүмүүс чинь улс төрийн хүмүүс чинь зүгээр энгийн үнийг бодвол эсвэл ямар нэг энгийн зүгээр нэг үнийг бодвол хамаагүй хүчтэй яаж л гайгүй коннекшнтай байх. Тийм болохоор бас нэг гайгүй хүн бидэн дээр ирээсэ. Тэгвэл холбоо бол бас сонгуул явуулаад холбоодын гишүүд бүгд саналаа өгөх хэрэгтэй шүү дээ. Та хэд холбоондоо байдгүй? Бид нэр наач ингээл түрүү хэлсэн шиг амар том асуудал байна л да. Яг ерөнхийлөгчөө бид нэр сонгох гэдэг шүү дээ. Бидний ерөнхийлөгчөө сонгох гэдэг шүү. Тэнгүүт бид нэр өөрсдөө сонгох эрх байхгүй. Биднэрт квот байдаггүй. Тамирчид болдгоо юм уу те? Тий. Оо ямар сонирхолтой юм. Аймагуудын одоо 21 аймгийн холбоодод тэгээд лигийн багууд одоо нийтгэр лигийн багууд тусдаа нэг квота тэгээд саяны сонгуулийн ингээ ярихаар 21 аймгийн одоо нэг ордгоо те нэг завхан мохон одоо мэдэгддэггүй тийм хүмүүс нь ингээд нэг шууд ингээд нэг дам яриагаар сонсох зүгээр ингээд мөнгө авал юу өгч байхгүй ирэхээ. Гэтэл энэ бол тэгэл шууд ингээд нэг юуаараа бүглөөл тэр нь айгүй таалагдахгүй баг. Бид нар ингээд өөрсдөө бас те яг хөгжүүлэх хүний ингээд бас гаргаад ингээд бидний ирээдүг бас те зүг замд нь чиглүүлж хүн ингээд сонгоод гарвал бид нарт аягүй хэрэгтэй санагдаад байна. Тэднээс ч зарагдах хүмүүс байгаа хөө. Бас тамирчид нь ч холбооныхаа ерөнхийлөгчийг сонгохгүй байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ялчгүй сонгуулийн коррупшнл байгаа юм байна. Тийм. Уусаа байдаг гэсэн. Хоёроос нэг юм асуухад гадаадд төлөв тоглолтог хөлбөмбөгч мэдгүй Монголын уу? Мэдгүй. Би одоо та гурав миний анхны хөлбөмбөгчд. Анхны таньдаг. Монголд 3 миний уулзаж ярилцаж байгаа анхны мэргэжлийн яг full time хөлбөмбөгчд байна. Одоо энийг үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд Монголоос гадаадд маш олон тамирч тоглодог. Яг жинхэнэ мэргэжлийн төвшин тоглодог. Хүссэн залангаа авна. Гадны дээдлэх тоглодог. Зөвхөн бэлтгэлэл. Тийм хүмүүс байдаг байгаа. Гадаадын легионер тэгээд одоо шигшээ баг цуглахад тэр улсаас ирдэг болцсон байна. Нэг үе бодвол манай шигшээ баг сайн хэдэн жилийн өмнөхөд л яг Монголдо байсан хэдэд нийлүүлээд гадагш авдаг байсан бол одоо тэр улсад нь шууд очдог. Ер нь нэг 5-6 орчим тоглогчд байгаа шүү. Мундаг шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс одоо мессеж шин Барсад байж байгаад Аргентиндаа ирж тоглож байгаа л гэсэн утгатай л юм шүү дээ. Испаниас та. Манайх одоо Олимпиад сүүлийн үед Аз багууд бас нэлээд амжилттай. Саяны өмнөх Олимпиад Япон бол амар амжилттай байлаа шүү дээ. Та Олимпиг ер нь хэр хол мөрөөдөл гэж харж байна Монгол улсын хувьд? Дэлхийн аврагч тэр. Дэлхийн аврагч тэр тийм. Яланчиж бол Олимпиад ач холбогдол өгч байгаа чи. Тийм Олимпийн ач холбогдол өгч. Ой Олимп чинь тэгээ бас л за волейбол. Олимп чинь дэлхийн аваргын хажууд бол юу ч юм байна. Юу биш юм шиг. За тийм байна. Дэлхийн аврагч чи. Манайх оролцох хаа.
нэг шанс байгаа бахт надад ингээд нэг бас би яг гаргалгааг нь олсон оролцох. За. Хэлэхгүй байсан. Бид нэр өөрсдөө хост их хэвээр байлээ. Монголд. Тэгж л бид нэр оролцсон байлээ. тэгж болох юм уу? Наа чинь баг чийтлэх юм шүү. Чийтлж байгаа юм шүү. Газар тэгж орно. Газар тэгж л ордог шүү дээ. Тийм үү? Тэгээ бид нар тэгэхээр мөнгөтэй байх хэрэгтэй гэсэн үг үстэй. Стадионтой байх хэрэгтэй байна. Пост орно шууд орно. Наа чинь бас айгүй хэцүү байна. Хаана ийх үү? Одоо сая өнгөрсөн дэлхийн урагшин Сауди Арабид болсон шүү дээ. Тэнгүү Сауди Арабийн дотор орчиж байгаа юм тий. Гэхдээ маш их хөрөнгө зарж маш олон цэнгэлэг гарсан шинээр. Яа, тий арабууд тэгж чадчихжээ л та. Арабууд чадна л та. Арабууд ч дээрээс нь амар хүмүүс худалдаж аваад тоглуулад байна л та. Амар өндөр цалин өгөөд амар багтаа болцсон. Месси, Роналдо эднэрийг ч бас худалдаж авах гэдсэн мэт тий. Роналдо ч одоо арабын багт болов уу? Тийм тий. Танаа Роналдо ч худалдагдсан байна. Гэхдээ яг наач юм бол tagaасан шүү. хаан зүвдэгтэй Хэцүү тий. Тийм байна. Бид нөгөө Азийн авраг өрцөн шат гэж тоглолтго л доо. Зүүн Азийн энэ Азийнхаа орнуудтай. Яг одоогийн байдлаар бол бид нэр айгүй холоогоо. Япон, Солонгос, Иран юу гэдэг те. Сауди Арабтай бол бид нэр бол одоогоор мөр зэрэгцэх боломж байхгүй. тоглосон Японтой. Япон амар Сайн. Гайгүй мэлээ. Япон энэ хөл бөмбөг тоглолдог хүмүүс байсан юм бах та. Хизээ тийм болчоо гэл. Тоглолт юм бэлээ. Тоглосон. Сая дэлхийн аврам аврагаар амар мундаг байсан юм ба штэ нэрээ тийм. Цаасан чинь. Тэгтээ наа чи өнөхтэйс зүг яриа явж байгаа. Харин гоё юм хараа айгүй асуудал. За гоё одоо бид нар цөөхөн минут үлдсэн байна. Яаж ч бас нэг хониглаад хэлчихэндээ хэдүүлээ. Гэтэ энэ зүгээр бид нар асуудал ярьж гин гэдэг чинь эн чинь ингээд Шийдэл байгаа. Тийм шийдэл байгаа гэсэн үг. Тэгээ шийдлийг нь бас ярилцах цаг нь болжээ гэдэг юм чухал сэдвээр ярьж гин гэж бодож байна. Би бас юу ярих уу яана гэж бодож байсан. Айгүй гоё сэдвүүдийг хөндлөө. Тэгээд ер нь цөөхөн минут үлдсэн байна. Тэгээ энэ гоё спортоо дахиад таад нэг сайхан сурталчлаад одоо хүүхдүүдээ ямар спортоор хичээлүүлэх үү гэж бодож байгаа ээж аав нар үзэж байгаа. Өөртөө за нэг спортоор хичээллээ да гэсэн залуучууд бас үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд зөвлөгөө ч юм уу тип бас ингээд спортоо магтаад ч юм уу сүүлийн үгнүүдээ. Сэтгэлийн үгээ бидэнтэй хуваалцуулжээ. Үнэн буюу Тэгээд сүүлийн тоглолт нь хизээ гисэн бэ. Тэрийг нэдүүлээ үзье л та. Манай сонсогчид дэмжээд. одоо хэдэн сарын эдэн тоглох лээ? Одоо 2 тоглолт байгаа. 25. Одоо 25 хагас өдөр. Энэ сарын 25-нд. Тий. 10 сарын 25-нд 3 цагаас байгаа. Өдрийн 3 цагаас. Тий. 10 сарын 25-нд өдрийн 3 цагаас яг төв талбай дээр юм биш үү? Тийм. Стадионы хажууд тий. Тийм. Окей. Хаанаас билет авах уу? Үүднээсээ зардах уу? Пи байгаа юу? Би байгаа шүү. Хангард гэж хэлчихээр оруулчих хаа. Хангард ор гэсэн баа сонсогчд ирсэн тий. Хангард гэж хэлээд орох юм биш үү? Нэр юм уу? Билетээ төлбөр байхгүй мүү? Үгүй хангард хэлбэл оруулчихдаг. Нөгөө багийнх нь бол төлнө. Тийм үү? Нөгөө багийнх нь нэрийг хэлэл орчихно. За таад оролцоод үз. За. Хагасаа 10 сарын 25-ны 3 цагаас хангард хичээлээд орох юм. Сайхан дулаахан хуцлаад тий. Тэгээ хангардын өнгө нь бодвол ногоон өнгө бах тийм үү? Тий. Тийм. Лого нь яг нөгөө юуны лого шиг харагдаад байсан юм аа. Би нэг харсан юм аа хаана сарлаа. Юуны лого шиг харагдаад байсан юм. Ягер майстрын гэхгүй. Тагс. Пив яриад ягер майстер. Тэгэхээр тийм гой ногоо хувцлаад тэ юуныхаа багийнхаа өнгөөр хувцлаад манай сонсогчид нэг амралтын өдрөө бас гой өнгөрөөгөөрэй гэж уриалж байна. За тэгээд сүүлийн өгнүүдийн тэмүүлэнгээс ихтэй сонсч. Сүүлийн үгээ дээрээ. За тэгээд ер нь хөл бөмбөр хичээснээр ер нь маш олон давуу талтай. Нэгдүгээр эрүүл чирэг биетэй, өөртөө итгэх итгэлтэй, тэгээд хурдтай хүчтэй, бас тэгээд багаар ажиллах чадвартай. Ер нь тийм болохоор ер нь хүүхд багчууд ер нь
хөлбөмбөгийн сонгол илүү их өөрт нь хэрэгтэй бас гэр бүлд бас хэрэгтэй байх гэж бодож байна тий. Тэгээ манай спорт ч өөрөө аюу юм тэмцэл шаарддаг. Тийм болохоор хэрвээ та хүүхдээ хөлбөмбөөр хичээлүүлэх гэвэл амьдрал дээр сайн тэмцэгчийг л бүтээх гэж шүү. Хичээлтэй. Зөндөө гоё юм байгаа. Манай Цэнгэл ихсэх уран яруу хөхтэй. Тийм шүлэг мүлэг биш тийм шүү дээ. Аа гоё төвчтэй. Тийм ер нь шүлэг мүлэг биш ихээр залуу шүү. За. Би бараг түр хэлсэндээ тий. Хүний тэгэл амьдралын хэм маяг шал өөр болно. Би бага гэхдээ яг зүгээр ажлын хамт олон гэж харддаг, гэр бүл гэж харддаг. Тийм болохоор яг түрүүний Цэнгэлийн яриад байгаа тэмцэл гэдэг зүйл бол нэгнийхэн төлөө тэмцдэг зүйлийг л хэлж байгаа. Би нэг төлөө тэр нэг төлөө тэмцдэг. Тийм учраас спорт гэдэг нь дан ганц хөлбөмбөг биш. Спорт гэдэг нь өөрөө маш том одоо хувь хүн өөр нэг хүн гаргаж ирдэг. Тэ заримдаа нэг залхуурч маяг байдаг шүү дээ. Яг тэр үедээ л би ч бас спорт гэж шүү дээ. Бас одоо гэртээ хийдэг ч тэ. Коронавиг үеэр ч гэсэн бид нэр ер нь зүгээр байгаагүй. Хүмүүс гэртээ очиж бид нэр гаражд гүйжил байсан. Бас гадагшуулсан тэ. Тэгээд хөлбөмбөг гоёо. Уг нь бол бид нэр одоо жоох хэцүү нөхцөл байдалтай байгаа болохоос. Гэхдээ би энийг бол яг тийм яг төгсгөл гэж бол хараагүй. Тэгвэл л бас зарим нэг юм эхлэл гэж бол. Туулах хэвээр юмнуудынх нь нэг хөгжлийнх нь нэг үе шат байна л гэж би бас харж байна. Ялчгүй нэр унсан юм чинь босч буцаад одоо энэс доош байхгүй гэдэг шиг буцаад явах зам бол дээшэл байгаах гэж бодож байна. Тэгээ ийм үлгэр жишээ надад бол их мундаг санагдлаа та гурав. Тэг ингээд юм дуусах юм тий. Тэг ер нь дуусах чинь. За байж байгаарай. Любин зүгээс маа. Оо, клубын бэлэг. Oh my god, битгий бэлэг өгч аа. Тий. За хагасанд My first jersey. Монголын подкастыг jersey тооцох. Би нэрэ 69. Минэс гинэ. Oh my god. За нами энийг аваар. Баярлалаа. Үгүй 69-ийг захиалсан чи дугаараа хэлсэн юм уу? Тэгсэн. Би чинийх дугаарыг зүг захиалсан. Рональдогийн 78. Болоо гэж штэ. За баярлалаа гэж. 70 мөн бистэ 770 байлаа. Вау. Синдрэг. Вау. Оо танаа би буруу харсан байна. Энэ амар гоё лого шүү дээ. Энэ тийм ээ хангарт Футбол клуб. Тэгээд тоглолтуудыг маань ирж үзэж байгаарай. 100-ны дэлгэр цагч юм байна тий. Үгүй яг одоо цастай өдөр очиж үзэхээр шийдлээ. баярлаа. Курсын дээрээ давхарлаад ингэ өвсөж. Энэ merchandise болж зарагддаг уу? Зарагдана. Одоо нэг юм хэлчихье. Нэг л дээр тэгээ манай клуб маань өөрөө 1996 онд үүсгэн байгуулагдсан. Клубийнхаа талаар нэр яриаггүй шүү. Тэгээд одоо он гараад манай клубын 30 жилийн болно. Тэгээд яг тэр үгээрээ нэг спешиал merch болон limited edition загваруудаа юу гаргана. За танаа одоо юу пэйж хуудас Facebook, Instagram дээр байгаа юу? Хайдаг дагъя гэвэл Хангарт FC гэдэг. За тэгээд description би бас тамирчдынхаа хувийн аккаунтуудыг бас оруулсан байгаа. Та description хэсэгт таалагдсан залууга дагаарай. Нэгийг л дагаж болно гэдэг. Tagad айлгадаж гэж байна. За баярлалаа. Ямар гоё бэ. За баярлалаа. Энд чинь сүүлийн үед зүгээр нэг энгийнээр хүмүүс өмсөж fashion style болсон юм шүү. Тренди болсон. Тийм тэгээд нөгөө хүүхдээ явуулах гэвэл нөгөө Дэрэн FC нэртэй явуулж болдог бах тий. Дэрэн FC чинь яг хажууд байдаг тий. Өөр Хөө та санал болгох нэрээ клубүүд байл хүмүүс яг ингээ хайхад бас анх удаа ингээд хайх гэж байгаа бол энэ клуб ер нь дайггүй гэсэн санал болгох клуб байвал бас болно шүү. Эрдэнэтэд байвал мэдээч манайх руу очоорой Хангарт руу. Тэгээд хотод байх юм бол дээдлийн 9 манайхаас бусад 9 баг нь бүгдээрээ л өндөр актемтэй. Зөв. Тийм тэгэхээр ер нь дэмждэг багч юм уу эсвэл гэрийнхэн локейшнийг харж байгаа л аль нь байх уу гэд. Ер нь бүгд нь холбогдоход чөлөөтэй байна л тийм. нэрнүүдийг нь хэлж болохоор бусад 9-ийнхаа.
босоо суугуудаа. Лүүсрүүдийнхаа нэрийг хэл. Тэр 100 модын юу ч гинөө. Тэгж. За. Falcons гэж байна. Falcons. FC Улаанбаатар. FC Улаанбаатар. Төв азраг. Төв азраг. Манай. Манай гинэ. Дэрэн. Ховд. Ховд Western. Ховд ч 2 багтцсан. Hunters. Хоромхон. Юу хөөрхий. Хоромхон зур гэдэг. Гэлс хоромхон зур гэдэг. Хоромхон зур хажигддаг боо. Тэ нэг юу юм бэ? Тэ нэг манах. Нэг нь Леонс бас хүүхд техниктэй. Тий. Улаангом гэдэг. Улсын Улаангом гэдэг. Энэ жилээс дээдлих дэвшин гарч ирсэн баг байгаа. За. Тэгээ уг нь яг анзаарвал дээдлийн богод манд яг орон нутгийн нэртэй бас. Тийм байна. Нэг Улаанбаатар гэж байна тий. Улаанбаатар FC гэдэг. Ховд Улаангом. Төв азраг. Тийм тэгэхээр уг нь аймаг болгон нэрээ стадионт манайх ингээ яалч хүн л цөөхөн л байна л да. Аймаг болгонд стадион барих ямар ч шаардлага байхгүй. Угаасаа дүүрхгүй хэцүү. Тэгэхээр аймаг болгоно аймгийн төв болгоныг сая хүнтэй байсан бол бүр алах нэ. Алхна. За тэр ч одоо тэгэхээр юу хийх ёстой бэ гэхээр хүүхд хийх ёстой байх. Тэ. Нэг хүн 3 хүүхд хийхгүй бол бас үр дүнгүй. Нэмэгдэхгүй гэсэн үг. Манайхаа энэ дунд цэндэрлэг үүргээ биелүүлж Монгол улсын иргэнийхээ үүргийг бид гэж. За тэгээд бидний урилгыг хүлээн аван ирсэн гуравтаа маш их баярлалаа. Хангарт FC багийн тогтох гана баяр цэнгэл Тэмүүлэн нартаа баярлалаа. Тэгээд багийн менежер Тулгаа тэнэ наашаа хай гэж хэлж мэлгүй те. За тулгаадаа баярлалаа. Ингээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Тэгээд description хэсэгт бүгдээрээ гоё Instagram-ын дагаараа гоё Хангарт FC-г үзээрэй. 10 сарын 25-нд 3 цагаас төв талбайдаа ашиглах юм байна шүү. Тэгээд сонирхоод үзээрэй те. Сонирхоод үзэх. Одоо нэг дуусгана бид. Тийм ээ. Тэгээд бид хэд одоо дуусгах гэж байна. Та бүхэн сайн сонсож байгаарай. Тэгээд like and subscribe гэж. Тэгээд бид нар төгсгөлний үг хэлдэг байгаа. Тэгээд та бүхэн дагаад хэлээрэй. Одоо яг тамирчидад яг юу хэрэгтэй байна бүх юм тэнд байдаг. Бассейн байна, жим байна, заал байна. Саун байна. Яасан бэ? Юу одоо юу бодоод байгаа бэ? Гацаараа энийгээ тэр хуваалцтай. Бүх юм л байгаа юм байна гэж. Саун дээр. Яасан бэ? За энийг хас хэрэгтэй шиг байна. За окей. За танаа подкаст чинь гэхдээ хасалт хийдгүй явдгаас. Хийхгүй штэ. Тэгээ уйлсан ч тэгээ блүрдэл оруулчихдаг.